Сайн мэцхан үзэгчдээ орон мэндийг хүргэе. 30 баг 30 өдөр нэвтрүүлэг 2025 оны энэ үлрэлийн хамгийн сүүлийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн баг бол Los Angeles Lakers. Нэвтрүүлгийн Platinum event тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ. Голланд банк. За Lakers-ийн тухайд өнгөрсөн үлрэлийн амжилтыг уламжлалж явсаар хамтдаа харцгаая. За тэд хүснэгтийн 3 дугаар байраар улирлаа дуусгасан. За JJ Redick энэ багийг удирдсанаас хоошоо ямартайч өмнөх жилүүдээс маш их амжилттай улирланд байсан байгаа. Гэхдээ Minnesota Timberwolves эхний шатанда 4-1 гэсэн үзүүлэлттэйгээр хожигдол хүлээсэн. За Lakers-ийн хувьд хэр амжилттай олдтой улирал болж өнгөрсөн улиралд нь ямар дүгнэлттэй байна? Мэдээж ганц том ганц нь ч зүгээр нь том ололт бол мэдээж Luka Doncic гэдэг тоглогчийг магадгүй Los Angeles Lakers багийн дараагийн лавл баталгаатай 5 жил. Тэрнээс цааш юу гэдэг юм мэдгүй 10 жил ч юм уу. Багийнхаа гол тоглогч байлгаж ирээдүгээ хамтдаа харж чадах ийм супер од болсон тоглогчийг өвөл авч ирсэн нь бол мэдээж хамгийн том ололттой ийм үүдэл байсан байгаа. LeBron-ыг золог тайлсан дараа Lakers яаж дараагийн сэргийн босолт руугаа шилжих вэ гэдэг асуултын хариулт өнгөрсөн жил шийдэгдсэн. Тэгээд LeBron хизээч зодог тайлсан бай. Дараагийнхаа франчайз тоглогчийг бол олж авсан. Тэгэхээр ер нь бол баг өөрийнхөө франчайз тоглогчийг олж аавна гэдэг бол хамгийн том ололт байдаг. Тэр тоглогч дээрээ тулгуурлаж баг үргэлж аврагын төвшөнд ярьдаг. Тийм тоглогчийг драфтаар авч чадахгүй байгаа багууд жишээ нь ямар олон жил уналттай явж байгаа гэдэг маш олон багийн жишээн дээр харсан. Тэгэхээр Lakers-ийн хувьд бол угаасаа том зах зээлтэй баг. Тэгээд том тоглогчийн 90 үе дууссаны дараа ахаад нэг залгамжийн авах том тоглогч олсон. Тэгэхээр ер нь бол маш ололттой жил байлаа. Тэгээд хожлын амжилт гэсэн ер нь бол 50% гэдэг бол сайн үзүүлэлт. Тийм ер нь бол өнгөрсөн жил яг нөгөө хүсэж исэн юу гэдгийг Лукатай болчлоо, Лебронтай болчлоо. Лебронтай хамт байгаа энэ нөхцөл дээр магадгүй авраг аавч гэдэг юм уу ийм том хүлээлт бол магадгүй зарим нэг фэнүүдэд байсан баха. Гэхдээ хамгийн том ололт нь зүгээр амжилтаас бусдаар энэ залууг л авчирсан явдал яа харахгүй байлаа. Тэгээд яг сайн ялгаагийн хэлсэнчлэн Леброны араас багийг манлайлж хагаад тэгээд үргэлжлүүлээд аваад явах гол тоглогч. Тэдний хувьд бол өнгөрсөн үйл авчирч чадсан. Тэгээд өнгөрсөн үйлрлийн зүгээр эхний шатанд хожигдсоноос бусдаар бол фэнүүд хамгийн сэтгэл хангалуун байсан үйл явдал энэ болсон болоо гэж бодож байна. Тэгээд солилцооны хувьд ч гэсэн одоо ингээ эргээ бодохоор Антони Дэвис бол Los Angeles Lakers багийн юу гэдгийг одоо дундаасаа номер 2-т нь бичигдэх тийм. Леброны ард нэр нь явах ийм тоглогч байсан болол тийм тоглогчоо өөр нэг багийн номер 1 гэсэн статустай хүнээр солиод авчиж байгаа нь Lakers-ийн хувьд ирээдүйд бол ер нь ашиг авах ийм солилцоо болно. Одоо болон ирээдүйд давхар ашиг авах гэх юм да. Одоо ч гэсэн Лукагийн тоглолт зүгээр ирсэн цагаас хойш л бас гайхалтай байна шүү дээ. Тэгээ ер нь бол бүрэлдэхүүний хувьд ч гэсэн тийм хангалттай бүрэлдэхүүн байгаагүй. Үүргийн тоглогчдод гэмтлийн асуудлууд ч гэсэн байсан. Тэгээд Лукаг сольж аваагүй Антони Дэвистэй удирдлыг дуусгасан ч гэсэн Lakers-ийн амжилттай угаасаа плей-оффт орно. Цаашаага дараагийн шатуудад шалгарах магадлал угаасаа л бага байсан л та. За тэгээ Luka Doncic-ийн хэмжээний том одыг улирал дундуур сольсон анхны тохиолдол болсон. За зөвхөн багийн хэмжээнд яригдах биш, лигийн хэмжээнд яригдахаар хэмжээний ийм солилцоог бид өнгөрсөн улирал харсан байгаа. За энэ багийн мэдээч хамгийн том суперод LeBron James. За дөнгөж сайхан бас шууган тариад авлаа. Энэ улирал зодог тайлж магадгүй гэсэн нэвтрүүлэгт оролцсон бичлэгээ цацсан боловч энэ нь бол реклам болж таарсан. Ямартай ч бид энэ улирал LeBron James-ийг харах болно. Гэхдээ бас бэртэлтэй байгаа тийм ээ. Энэ тал дээр бэртэл гэхүү одоо төвөс нэрлэх юм бол одоо бэртэл гэж явах байх л та. Одоо тийм зөөрийн бодохоор тий одоо хон хэсгийн мэдрэлийн судсанд нэг юм асуудал байгаа гэдэг ийм мэдээлэл. Тэгээд зунаас хоош ер нь энэ нэг юм зовиртой байгаа гэдэг юмнууд яригадаад байсан. Тэгэхээр одоо энэ өдрлийн эхлэлийг бол LeBron өнчхөл ийм шинжтэй болоод эхэллээ. Тэгэхээр одоо яг LeBron-ы энэ жилийн хүлээлт бол аль болох олон тоглолтод оролцоосоо л гэдэг хүлээлттэй болж эхэлж байгаа шиг байна. Түүнээс биш LeBron бол өдрлийн ер нь одоо яг өнгөрсөн жил ингээд 70 тоглолцсон бол энэ жилийн 70 тоглолт гэдэг бол LeBron-ы маш олон тоглолт болж хөрнө гэсэн. Тэгэхээр дараас нь тоглолтуудад тоглохгүй ч гэдэг юм уу те. Иймэрхүү нөхцөл байдал руу ер нь LeBron James гэдэг тоглогч шилжих ийм л эрсдэлт орчлоо. Тэгээд Luka Doncic-ийн нуруунд дээр л ер нь удирдлийн турш Los Angeles Lakers баг явах ийм шинжиндээ орчлоо. Тэгээд ер нь одоо удирдал эхлэх
одоо маргааш өглөө удирдал шинэ удирдал эхлэх гээд ингэ байж байгаа энэ нөхцөл дээр бол одоогоор мэдээллүүд гараагүй чимээгүй байгаа учраас LeBron James бол ямар ч байсан энэ жил сүүлийн жил нь бол биш юм шиг байна л гэдэг ийм л дүгнэлт рүү шилжиж байна. За Лос Анжелес Lakers багийн 100 ямар солилцоо намаа хийсэн бэ гэдгийг энэ хэсэгтээ онцолцгоё. За явсан тоглогчийн хувьд 6 тоглогч Lakers-ийн бүрэлдэхүүнээс бол явсан. За өнгөрсөн бас улирлын дундуур багт ирсэн Dorian Finney-Smith. Тийм Finney-Smith тэгээд 4 жилийн бараг 80 сая л үү те? Хьюстон лөө бас жоохон сонирхолтой гэрээ өгсөн тийм. Хьюстны талаас харахад бол их тийм сонин те. Одоо Lakers бол чинь тийм нүмер хідэж гэрээ хөөргүй байсан. Багийн одоо удирдлагууд ч гэсэн Finney-Smith-ийн бол шагааны гэмтэл энэ шагааны бол асуудалтай гэдэг ийм дүгнэлттэй байсан учраас Finney-Smith угаасаа гэрээ хөөргүй байсныг Хьюстон бүр 4 жилийн гэрээ өгөөд авчирсан. Бас их сонирхолтой шийдэл болсон байна. Ер нь бол явсан тоглогчдоо яг одоо тэгээ зорилго хол зорж байгаа багийг төдийлөн тусалцгаар зорилго тоглогч байсангүй тэгээд бүгдээрээ чөлөө тагианд болсон. Тэгээд алинтайч гэрээ сунгах шаардлагагүй гэж үзсэн байна. Тэгээд тэр тоглогч байсан бол гэдэг хүлээлт ер нь алга. Дөө Finney-Smith-ийг яг анх хэрэгт нь бас нэг локата тоглоо сурцсан. Тэгээд нэг 3D тоглолт үзүүлчих болов гэсэн яг хүлээлт байсан. Яг үнэн гэлэхэд хүлээлтэнд бас хүрч чадаагүй. Ер нь тэгээд оролцсон тоглолтын тоон ч гэсэн бас гэмтэлтэй цаг хугацаа бас их байсан. Тэгээд хамгаалтан дээр ч гэсэн уг нь тус нэмэр болох болов гэтэл бас яг тэгж хүлээлтэнд хүрч чадаагүй гэдэг. Ерөөсө Finney-Smith-ийн хувьд Хьюстны талаас харахад л харин ягаад тийм том гэрээ өгч үү гэдэг дээр л би гайхаад байгаа. Lakers бол угаасаа энэ тоглогчтой цаашд ирээдүйд хамт байхгүй тодорхой болцсон байсан учраас харин ч Finney-Smith-ийг явуулаад өгөөгүй тэр цалингаа одоо ирсэн тоглогчдыг харах юм бол өөр их дэжгүй тоглогч нарт зарцуулаад аваад ирсэн болохоор энэ зуны нүүдэл бол угаасаа явуулах ёстой тоглогчдоо цэвэрлж бол чадсан. Ийм л 100 болж өнгөрлөө. За Лос Анжелес Lakers багийн хувьд 50-32 гэсэн амжилттай улирлаа дуусгасан өрнөд бүсийн 3 багийн нэг байсан. Clippers тэнүүрийн дээр нь бол хоорондын тоглолтын харьцаанаас шалтгаалж бичигдсэн байгаа. Тэгээд плей-офф ихний шатанд Minnesota хожигдсон гол шалтгаан нь бол төвийн байрлал байлаас за сүүлийн хэдэн жил ерөн сайн төв авах гээд эрэл хайгуул хийсэн. Харин энэ 100 багтаа ирсэн тоглогчдыг нь харцгаая 4 тоглогч ирсэн байна. За 8-1 онцлох юм бол ямар тач төвийн байрлал дээр тусаа хүрэхээр ирсэн. За энэ ирсэн тоглогчид дээр ямар дүгнэлттэй байна? Хэр зөв нүүдэл болов? Тэгэл өөрсдийнхөө цалингийн санхүүгийн байдал болон одоо дутуу байсан байрлалууд арай тусаалах боломжтой тоглогчдод яг зах зээл дээр байгаа тоглогч дундаасаа боломжийн тоглогчдод авчирлаа л гэж бодож байна. Ер нь зүгээр сүүлийн 2-3 жил бол нэг иймэрхүү өөрчлөлт ирээгүй шүү дээ. Одоо яг гинтэлтэй байсны ачаар Эйтон Смарт хоёрын зах зээлийн үн ханш унсан. Гэтэ хоёуланд ингээд 5 болон 8 саяарын хоёр тоглогчийг аваад ирлээ. Тэгээд Jack LaRavia-г бол би зүгээр Dorian Finney-Smith-ийг сайжруулсан хөлбөр гэж хараад байгаа. Боломж нь олдвол тий зүгээр Finney-Smith жишээ нь яаж зах зээл дээр үнэтэй болсон бэ гэхээр за нэг Brooklyn Nets-д байхдаа боломж юм байсан. Тэгээд Dallas зүгээр үнэхээр муу бүрэлдэхүүн байсан шүү дээ. Тэгээд Luka-гийн хажууд яг харахгүй ингээд жижиг бүрэлдэхүүнтэй тоглогч жижиг дутлагч болон хүчин дутлагчийн байрлал дээр ингээд шитгэгчийн байдлаар тоглодог байсан. Тэгээд локал үнд хүргэсэн болохоос бас тийм өндөр өрнөлтөх хэмжээний тоглогч бишээ гэдэг нь сүүлийн хэдэн жил харагдсан. LaRavia бол харин эсрэгээрээ боломж төдийлөө олдохгүй байгаа болохоос потенциал нь хамаагүй л шидэлттэй. Тэгээд чацархаг юм тоглогч байгаа. Тэгээд LaRavia Memphis байхдаа анх одоо залуу тоглогч болж орж ирж байхдаа тэрнтэй тэр нурууны өндрийн одоо Lakers-ийн одоо сайн өдөрлийн үе тоглолтууд дээр оролцсон өндөртийн харьцуулаад дарсан чи бүр том болцсон юм шиг өссөн юм шиг харагдаад байна лээ. Тэгэхээр Jack LaRavia одоо сошиал дээр ч гэсэн бичлэгүүд нь явж ирсэн. Тэр Лукад бөмбөг зарж ирээд амжилт өгсөн чи айхтар том харагдчихсэн. Тэгэхээр LaRavia бол энэ ирэх үлрэлт одоо энэ өдрөл энэ эхэлж байгаа өдрөлд бол гараанч тоглоход би бол огт гайхааргүй. Тийм. Тэгээ дээр нь LaRavia-г авчирж байна гэдэг нь өөрөө Dalton Knecht гэдэг тоглогчд юу сэтгэхээ болцсон л юм байна. Knecht өвөл явах бах тий. Хөгжлөн зогсон байдалд орцсон юм байна. Тэгээ ер нь бол багийн удирдлагууд болон одоо тренерүүд харж байгаа л да. Бэлтгэл дээр ер нь ямархуу байгаа тий хандлага, форм, хөгжих потенциал гэдэг. Тэгээ угаасаа ч Knecht тэгж дээгүүр сонгогдсон тоглогч биш. Коллежч бас баг хугацааг өнгөрүүлчихэд орж ирсэн ч гэдэг юм уу. Тэгээ хамгаалтан дээр дутуу. Тэгэхээр нэг Lakers-ийн яг хөгжин дэмжигчид нэг хэсэг үзүүлсэн тоглолтод нэг хайпраад нэлээд дуртай тоглогчтой нэг болцсон байсан бол. Ойрын хэдэн жил Lakers team шидэгч байгаагүй. Тэгэхээр яг зах зээлд үнд хурж явах үед нь явуулах байсан болоо даа л гэж одоо бодож байна. Тэгнээс
Тэгээд Ларавиг авчирч байгаа гэдэг бол ер нь зүгээр Kinect-ийг ашиглахгүй үгийн лидер юм болов. Тэгээд яг харахгүй тийм баг. Тэгээд өнгөрсөн үйл угаасаа Kinect-ийг нөгөө Марк Уильямсаар солиод тэр нэг буцаагдсан асуудал гарсан шүү дээ. Тэгээд аль үйл гэхэд Lex угаасаа JJ Redick цэцгэж урагч Dalton Kinect-д бол тэр ер нь нэг ханд автсан байсан юм болоо да. За зин тоглогч одоо явуул тэгээд тэрхтээ байгаа төвөө авчирэ гэдэг санал руу шилжсэн байсан юм болоо да гэж хараад байгаа. Тийм учраас тэр солилцоог өвөл хийж тэгээ буцаагдсан байх. Тэгээ энэ 100 явуулсан шинээр байрал дээр нэг хүн нэмээд аваад ирлээ. Илүү хамгаалттай, илүү том биетэй энэ тоглогчийг аваад ирсэн. Тэгэхээр өвөл ер нь Legacy фэнүүд манаас ихтгэлтэй байх хэрэгтэй. Dalton Kinect-ийг за магадгүй дахиад өөр нэг тоглогчийг ч юм уу солилцоогоор ер нь явуулж таарах байх. За эйтний тухайд заашны хувьд баг зэрэг асуудал болох тохиолдлууд байсан. Гэхдээ яг одоо Lakers-т бол том одууд яажууд ирж байгаа учраас энэ нь бол асуудал болохгүй юм болов. Харин тоглолтын арга барилын хувьд хэр зохицох тоглогч авч чадсан байна. Яг хоо Эйтон нөгөө Phoenix үзүүлдэг байсан тоглолтоо үзүүлээд эхэлчихвэл тэгэл асуудалгүй л дээ. Уг нь бол орчин цагийн бас гоё төвүүдийн нэг болж гарч ирж илээ. Өөрөө драфтын тэргүүн сонголт будагтаа талбайд тоглох чадвартай гол нь pick and roll, pick and pop дээр дундын шийдэлтүүд нь үнэхээр гоё төвийн тоглогч байлаа шүү дээ. Тухайн гэрээг байгуулах хүртлээ NBA финал хүртлээ тоглодог үйлдвэрлэлүүдийг ингээ харах юм бол ер нь 20 он 10 самбар асуудалгүй дундчилчдаг ийм л төвийн тоглогч байлаа. Тэгээд сүүлийн яг жилүүд гэмтлийн асуудал байлаа. Дээр нь Portland байсан учраас өөрийнх нь ч нэг хичээг шаардлага байхгүй байлаа. Одоо ингээ том зах зээл дээр ирэхээр энэ нэг дарамтыг мэдрээд ирэхээр тоглолт нь унж магадгүй тийм сэтгэл зүйтэй санагдаад байгаа. Lakers-ийн фэнүүдийн дарамтыг хүлээж дийлэхнүүд гэх юм. Түүнээс биш потенциал бол байгаа. Нэг 15 оноо нэг 9-10 самбар дундчлаад нэг 2 хаалт дундчилчаад уг нь үүргээ гүйцэтгэж чинь л гэсэн үг л дээ. Одоо өнгөрсөн жил жишээ нь Марк Уильямсын солилцоо зүгээр тэгж бүтлгүүтэйгүү ийм асуудал үүсч буцаагдаагүй бол зүгээр муугаар бодоход яг Марк Уильямсыг үзүүлэх байсан тоглолтыг Эйтэн гаргачихад Lakers-ийн хувьд уг нь бас нэг дээрдчихэж байгаа зүйл болно шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан төвийн байрал дээр хүн дутуу байсныгаа ингээд драфтын тэргүүн сонголт болж исэн NBA финалд гараад үзчихсэн ийм сайн төвийн 15-10 дончлог төвийн тоглогчийг нэмээд аваад ирж байгаа бол Lakers-ийн хувьд их сайн нүүдэлт ажгүй нүүдэлс. Яг хөө сайн нэг удирдлагын өмнөх тоглолтууд дээр Эйтнийг жоохон таарахгүй байгаа ч юм уу те. Энэ бүх тоглолтууд харагдсан. Гэтэ тэр бол удирдлагын өмнөх тоглолт. Удирдлага шинэ удирдлага эхлээд тоглохоор зарим тоглогчдын хувьд бол тийм одоо өөр тоглолдог шүү дээ. Хэрвээ LeBron ирчлээгээл тооцоолохоор ч Эйт одоо юу авах гэдэг байгаа байхгүй юу? Лука, LeBron, Austin Reeves гэдэг ингээд өөртөө дамжуулт өгчих хэмжээний олон тоглогчтой. За Smart ч гэсэн ер нь бол өөх үедээ өгч шүү төвийн тоглогчтой. Ингээд бодохоор олон дамжуулт түнд ингээд өөрийгөө сулж чадвал ирнэ. Ингээд хангалттай сул байгаа үед нь ашиглах юм ур чадвартай тоглогчид байгаа учраас тэр нь ч гэсэн Эйтэнд илүү тоглоход амар хэлбэр байж болох юм байна. Тийм тэгээ дээр нь сая ингээд явуулсан тоглогчдоос одоо яг төвийн байрал дээр Алекс Ленийг угаасаа өнгөрсөн жилээс өвлөөс хойш бол ер нь ашиглахгүй болчихсон байсан. За тэгээ Trey Jameson-ыг өвл бас ашиглахаа болоод эхэлсэн байсан. Ингээд төвийн байрал дээр хүн дутуу байсан дээр нэмээд сая драфтаар Ado Hero гэж төвийн тоглогчийг бас авчирсан байгаа. Тэгээд драфтын сонголтын ч гэсэн харж байгаа ямар ч зүйл дутуу байгаа байрал дээр хүн сонгосон явдал Lakers-ийн хувьд. Одоо ингээд явуулсан 6 ирсэн нэг 4-5 тоглогчийг хацуулаад харуул Lakers явуулсан. Сайжрсан төвшнгөөсөө арай илүү сайжирч чадсан гэсэн үг. За тун давгуу цэвэрлэгээ хийсэн сайн төвтэй болж чадсан ийм зун Lakers-ийн хувьд болж өгөрлөө. Ингээд үзэгчдийн хүрээд хэсэг хугацаанд завсарлын эргэж ирэхдээ бид Лука болон LeBron-ыг гэрээд Los Angeles Lakers багийн цалингийн зэс бол энэ үйлдвэрлэлийн боломжит гарааны бүрэлдэхүүн болон сэлгээтэй танилцах болно. Нэвтрүүлгийн гол дэвэн тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel Group. Эргэн татамаар л үзэгчтэй 30 баг 30 өдөр нэвтрүүлэг Los Angeles Lakers-ийн онцлон дугаараа та бүхэнд хүргэж байна. За үргэлжлүүлэн багийн цалингийн зэстэй танилцгаая. За нийтдээ 2025-аас 26 оны уйлралд Los Angeles Lakers баг цалиндаа $194 сая зарцуулах нэ. За харин онцгой татвартай бол $21 сая төлөх юм байна. Энд тэгээ нөгөө нэг цалингийн зэсэнд багтаагүй өмнө нь нөгөө гэрээ хөдөлж авч исэн дөнгүүд ингээд ороод эхлэхээр онцгой татвар төлөх хэмжээ нэмэгдээд явждаг. Тэгэхээр одоо юу гэдэг нь Lexus өөр баг 194 сая төлж байгаа баг бол онцгой татвар төлөхгүй байгаа баг байгаа. Тэгэхээр Lexus-ийн ялгаатай тал нь нэг иймэрхүү асуудлууд бас байгаад байгаа. Нөгөө өмнө нь
аль хэдийн гэрээ өгсөн байж хагаад гэрээг нь худалдаж авч явуулаад одоо цалингийн төлж байгаа. Тэр нь ингээ багийн цалингийн зэсэнд багтахгүй ч гэсэн татварт хамаарах дүнд нь багтаад яваад байгаа нэг ийм ялгаа байгааг бас үзэгчдэд тайлбарлах нь зөв баг. Тэр том багийн хувьд бол мөнгө бол асуудал биш болчиход байгаа юм л да. Одоо Нью-Йорк, Lakers, Clippers, Boston энэ том хотын том зах зээлтэй багуудын хувьд бол тэгэхээр Lakers-ийн харин ч 194 сая за ер нь бол нэг цалин онцгой дотортойгоо нийлээд нэг 210 гаруй сая долларыг зарцуулж байгаа нь бол харин ч бага мөнгө болчиход байгаа. Энд гэхдээ яг шинэ эзэд бас аваад менежментийн төвшөнд том өөрчлөлтүүд гарсантай ч бас энэ санхүүгийн хэмнэлт рүү шилжих юм уу иймэрхүү асуудал. Босton дээр ч гэсэн гарсан шүү дээ. Тэгэхээр Lakers-ийн тал дээр энэ нь бас нэг төстэй харагдаж эхлээд байгаа. За энэ зууны бас нэг томоохон үйл явдлуудын нэг нь Лукагийн гэрээг сунгах болов гэсэн асуулт байсан. За тэгвэл энэ гэрээг ямар ч гэсэндээ сунгасан. Харин Лебронд бол гэрээг нь өгсөнгүй. Энэ нь одоо асуудлыг ер нь хөндрүүлэх үү? Гэхдээ одоо тэгээд 40 гарт Lakers-ийн өмнө нэг юм түүхтэй л дээ. Кобигийн сүүлийн жилүүдэд гэрээг нь өгөөд тэгээд зүгээр л лигийн дунджаас доогоор баг болоод хувирсан байсан. Гэтэ Кобито байсан учраас мөнгө олоод байсан. Тасалбар нь зарагдаад байсан. Түүнээс ч тийм амжилттай байгаагүй. Гэхдээ одоо бол өөр чиглэлтэй явах гэдэг шүү дээ. Тэдэнд Лука байна. Тэгэхээр Леброны сүүлийн жилүүдэд бол мөнгөний нөхөснөр нөхгүй бид нар амжилттай Лукатай ингээд цааш явна гэдэг шийдлийг л гаргачих шиг боллоо. Энэ данхандаа Леброны талаас бол нэлээд одоо дургу байсан шүү дээ. Тэгж байгаа тэгэл яалтч одоо багийн удирдлагууд нэгэсэнд одоо ялт байгуулад Леброн тул тэр хүсэж исэн 2 жилийн 3 жилийн ч юм уу тэр гэрээг нь бол өссөнгүү. За энэ яг амжилт гарах баг зөв суурьж байж болох юм. Яг зөвхөн Леброн гэхдээ тэгээ сүүлд бол ерөнхийдөө зүгээр болцсон шүү дээ. Медиад үеэр би явж байгаа байдал, багийнхантайгаа байгаа байдал, Лукатай харьцаж байгаа байдал гэдэг Леброн өөрөө ерөнхийдөө яаж шилжилт хөдөлгөөн явж байгааг бол гадарлаж байгаа зүгээр. Гол нь цаашаага Lakers-тэй ер нь зүгээр зодгоо тайлах уу, өөр газар очиж зодгоо тайлах уу гэдэг л өөрөө асуултын тэмдэг болоод тах шүү. Энэ жилдээ амарцсан Lakers-тэй тоглоно. Ирэх 100 марах уугүй юу ч гэдэг юм уу те. Тэрийг баг Lakers-ийн ч мэдж байгаа учраас тэгээд Леброн одоо Cleveland-д очиод зодог тайлах ч юм уу те. Энэ нь бол одоо бүх зүйл Леброны одоо өөрийнх нь мэдлэлд шилжүүлээд ингээ Lakers өгчөж байгаа. Бид нар бол ирээдүйн тоглогчийг болоод авчлаа. Одоо тэгээд уучлаарай Леброн гэж хэлж байгаа энэ үдлийн зам хийж байгаа. За Леброн Джеймс гэж энэ том нэр бол Лос Анжелес Lakers-ийн 2 жилийн дараах баталгаат гэрээтэй тоглогчдын нэрс дунд нь бол нэр нь байхгүй байгаа. За тиймээс бас өөр багт очиод зодог тайлах уу гэсэн яриа үүссэн баха. Гэхдээ сая бас Леброныг зодог тайлж магадгүй гэсэн сургаар Lakers-ийн тасалбарын жилийнхэн борлуулалт бас огцом өгсөн ийм тохиолдлууд ч гэсэн гарлаа шүү. Ямар аимшигтай том нэр хүн бэ гэдгийг л харагдаж байгаа юм л да. Одоо Леброн тэр нэг согтууруулах ундааны сурчлагаанд ингээд тоглоход тэр нь одоо сурчлагаа гэж мэдэгдэхээс өмнө бол нөгөө том мэдээлэл гэж чинь сүүлийн үйл гэдгээ зарлах гэж чинь гэдэг хүлээлт байсан учраас тасалбарын өмнө хэд дахин өсөд явцсан болол тэр нь сурчлага нь мэдэгдсэний дараа бол эргээд буурсан. Тэгээд тэрнээс нь болоод зарим нэг фэнүүд бүр шүүхэд хандах юм уу нэг ийм асуудлууд хүртэл гарч ирсэн шүү дээ. Одоо яг Америкт болж байгаа чинь үүний муудлаа мэдхгүй сурчлага гарч ирсэн мэдээлэл. Яг хавттай ерөнхийдөө урттай ялтаа байгуулад тасалбарын үн буцаад буурсан үнээр нь солиулаад ч юм уу тарсан мөнгөөр нь авчих бах. Юм тэмдэг. Ер нь тэгээд Америкийн зарчим угаасаа тэр учраас. За одоо 27 оны үеэрэлд Lakers-ийн бас ер нь чимээгүй бэлдээд байгаа нэг зүйл 27 оны чөлөөт агентийн зах зээлийг хүлээж байгаа. Тэгэхээр энэ 27 оны удирдал 26-аас 27 оны удирдал дуусаад тэр 100 гэхэд бол Lakers-ийн салингийн зэс нэлээд доош орцсон байх боломжтой харагдаж байгаа. Одоо Леброны энэ 50 гаруй саяын гэрээ байхгүй. За тэгээд зөвхөн хамгийн өндөр ганц цалинтай нь Лука 60 орчим сая долларын цалинтай үлдээд бусад үүргийн тоглогчид нь бол дандаа ер нь 10-аас доош сая цалинтай болж үлдэхээр ийм гэрээнүүд харагдаж байгаа учраас Lakers гэлтгүй ер нь NBA-ийн 30 баг 30-уудаа 2027 оны 100-ыг хүлээж байгаа. Тэр 100 Giannis Antetokounmpo, Nikola Jokic за одоо лигийн бас хэд хэдэн одоо том тоглогч нар чөлөөтэй агент болох 100 хүлээж байгаа учраас тэр 100 нэлээд гал гарах 100 болж одоо хувирахаар ингэж багууд хүртэл төлөвлөлөө тань л да. За Леброн Джеймс одоо хамгийн чухал асуулт нь сүүлийн үйлрэл нь байх болов эсвэл ахаад нэг үйлрэл тоглох болов бас хүүгээ хүлээж байгаа ахаад 2 хүүтэйгээ тоглосон
ийм лигийн анхны тоглогч болж магадгүй гэсэн мэдээллүүд ч гэсэн байна. Энэ тал дээр та хоёрын хувьд ямар байр суурьтай байна? Яг л Леброн өөрөө би бол тэ Брайсыг хүлээсэн байхгүй гэдгийг хэлсэн. Гэхдээ зүгээр яг Леброны тоглолтыг харахад угаасаа хүүхэд нь орж ирэхгүй байсан ч дахиад тоглохоор л байгаа байхгүй юу? Энэ тоглогч одоо 24 5 оног 7 самбар 7 дамжуулалтын хамт дундчлаа тийм шүү дээ. Тэгээд дээр нь улирлын 70 тоглолтод оролцоод байна. Тэгээд дээж нь 40 гарцсан. Тийм. Тэгээд асуудалгүй 33 4 минут дундчлаад байна тий. 30 минутаас дотгош барина гэж сүүлийн 2 улирлд хэлсэн яг үнэнгээ хэлэхэд 36 минут дундчаар тоглоолоо байхгүй. Би тэгж минутанд бол баригдаж тоглохгүй гэдгээ өөрөө хэлээд байгаа. Тэгэхээр зодог тайлах угаасаа болоог байна л да. Одоо энэ хэмжээний статистик үзүүлэлт ийм хэмжээний нөлөө байхад одоо хангалттай цалиа аваад явж байгаа маш олон тоглогч байгаа шүү дээ. Одоо бид нэр Мис Картер жишээ нь 40 гартлаа тоглосон, 22 улирал тоглосон. Тэгэхэд тэр сүүлийн улиралдаа статистикийг харуул 5 оноо байдаг шүү дээ. За Майкл Жорданы сүүлийн улирал л яг энэ 40 гарцсан, 38, 39 гарцсан тоглогчдоос арай гайгүй байсан баг. Тийм 20-с дэш оноо. Тийм. Тэгэхэд Леброных чинь бүр те одоо ингээд 40 настай 41 өтэй тоглогч гэхэд 24 5 оноо тонцлно гэдэг чинь. Леброн яг үнэндээ одоо энэ жил тоглоод те за магадгүй нэг 50 тоглолтод оролцъё. 50 тоглолтод оролцоод 15 оноо дундчилсан ч энэ өндөртөө орох байхгүй. 41-тэй хүнээс ирэх перформанс гүйцэтгэл шүү дээ. Тэгэхээр би бол бас тулгаатай адилхан. Леброн бол зодог тайлах би нь бол яг хуу 25 оноо дундчлах хэмжээнд бол арай хүрхгүй байж магадгүй. Гэхдээ одоо бидний өмнөх мэддэг тэр Леброн арай биш байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан од тоглогчийн хэмжээнд тоглох тэр үзүүлэлт нь бол унахгүйгээр байж чадаад байгаа учраас би бол дахиад энэ удирлаас гадна дахиад ирэх жил за магадгүй тэрний дараа жилч байх болов. Ямар ч гэсэн зүгээр миний зүгээр боддоор зүгээр хүлээж байгаа хүлээлт гэвэл ирэх жил Леброн Джеймс миний сүүлийн жил гэдгээ зарлаад тэгээ магадгүй одоо за Lakers биш юм бол Cleveland ч юм уу те өөр яг тогложсэн Miami Heat ч юм уу сүүлийн удирлаа өнгөрүүлээ зодог тайлах шийдэл гарч ирж магадгүй ундаа л гэсэн зүгээр миний хувийн хүлээлт байна. Яг хөө тэр нь Lakers байвал илүү гоё байхаарай. За гэр бүлийнх нь хүн ч гэсэндээ ерөнхийдөө энэ үйлрэл тоглоо зодгоо талаасаа гэж хүсэж байгаа гэдгийг бол илэрхийлсэн байгаа юм. За үргэлжлүүлэн бүгдээрээ Лос Анжелес Lakers багийн гарааны боломжит бүрэлдэхүүнийг сонирхцгоё. За сул тал сул байрлал гэвэл ер нь аль байрлалыг онцлохоор вэ? Урд чугамл байна. Шууд довтлохоо харагдаад байна. Хамгаалалт болчихдог. Тэг би бол Reeves Luka хоёрыг хамтдаа гараанд гарч тоглосоо гэж хувьдаа боддоггүй. Тэгээд Reeves-ийг бол сэлгэнээс илүү тоглол зохистой болов. Тэгээ Jalen Brunson сэлгэнээс гарч тоглодог байсан байхгүй юу? Далс тогтоо. Гэхдээ Luka гинцсэн үед плей-оффт ямар сайн тоглоод тэгээ үн түрээд Нью-Йорк явж илаа. Reeves бол тийм хэмжээний ур чадвар байна гэж үнэлж болно. За тэрвээ тийм бол гараанд Лукагийн хажуу зогцох уу гэдэг бас өөрөө нэг сонир асуулт. Яг энэ хоёр ингээ гараад хоёулаа 20-с дэш нь дундчлах байх. Одоо Леброныг эртлээ Лука 30 оноо, Reeves суудлын 20 оноо дундчлах л байх. Гэхдээ зүгээр бодит байдал дээр тэр нь үр ашигтай байдал нь ялт авчрах хувийн магадлал нь ч гэдэг юм. Энэгээр ямар байх юм бол надад бол энэ хоёр нийлээд авж байгаа 50 оноогоо эргээд хамгаалтан дээр алдах байхгүй. Тэгээ надад бол яг зүгээр гимтлээс эргэж ирж байгаа Smart-ийн форм муу байж магадгүй. Гэхдээ зүгээр форм нь хэрвээ гайгүй хүлээлтэнд өрчвөл Smart гараа руу гарчвал илүү зүгээр ч биш. За бүр боли Jack Laravia гараа руу гаргачмаар байгаа байхгүй. Тэгжиж гой нуруулагч байна. Хамгаалт ч гэсэн Laravia хамаагүй илүү. Тэгээд бөмбөггүй тоглоно. Luka LeBron хажууд бас нэг ингээд бөмбөг эзэмшдэг тоглогч болчиход байгаа байхгүй. Reeves гэдэг нэг 3 тоглогч. Тэрний оронд цэвэр шидэгч хамгаалын эндтэй тоглогч хажууд нь байвал илүү зохистой. Тэгээд сэлгээний 100% ирэх мэтэл нь Reeves дээрээ. Тэгээд LeBron-ыг сууж авах тэр хугацаанд эсвэл Luka-г сууж авах тэр хугацаанд аль алинтай Reeves талбай дээр байгаад. Энэ гур хамтдаа гэхээс илүү 2-2-ороо байгаад ингээд минутын барилтны явал илүү ашигтай Lakers-ийн хувьд илүү аюултай баг болох юм болов уу гэж зүгээр хувьдаа хараад байгаа. За сэлгээний бүрэлдэхүүнийг хамтдаа харцгаая. Smart-ийн хувьд бас улирлын өмнөх тоглолтын дээр ер нь формг байгаа дүр зураг бол ажиглагдаж байна тийм. Сая өнөөдөр өнгөрсөн 7 хоногт анхны тоглолтод оролцоод 20 минут тоглоод 2 алдаа тогтлоогүй 2 алдаа тэгээ өөр статистик зүйл байгаа. Нэг ассист байлгүй те. Нэг ассист байгаа гэж бодох юм. Бүр их довтлогооны оролдлого байхгүй товсгсон байсан 20 минут тоглосон мөртлөө. Тэгээ Gabe Vincent за тэгээ Laravia, Jackson Hayes, Vanderbilt гэдэг. Яг өмнө нь одоо нөгөө гинтлэхгүй байх үедээ бол Vanderbilt ер нь тогтмол гарааны тоглогч юм байлаа шүү дээ. Хамгаалт тал дээр үнэхээр хар ажилт бол сайн зүтгэлтэй юм тоглогч дээ. Одоо
яг нэг сүүлийн нэг жил гарсан хугацаанд Vanderbilt бэртлээс ерөөсөө салсангүй л дээ. Энэ жил одоо яг шинэ үйлдвэрлэл дээр хэрхэн тоглох нь одоо маргааш өглөө бид харах байх. Тэгээд ямар ч сан Lakers-ийн гараас хэлхийнэ бүрдүүлсэн байгаа бүрэлдэхүүн бол өнгөрсөн үйлдвэрлэлтэйгээ харьцуулахад бас ч гэж дажгүй. Тэгээд одоо дээр нь гол нь яг нь Smart Vincent Vanderbilt гэдэг тоглогчид гэмтэлний илааршсан байгаа даа зүйлэлтэй байгаа. Тэгээд гэмтэлгүй найтайхан тоглолоо бүрэн бүрэлдэхүүнээр хэрвээ явж чадвал бас зүгээр дажгүй ротейшн болчиход байгаа. За өнгөрсөн үйлрлийн бас нэг сонирхол татчихсан зүйлүүдийн нэг бол энэ багийн дасгалжуулагч байсан ямар ч туршлагагүй эрхэм энэ том хотын том багийг хэрхэн удирдах вэ гэдэг бол том асуултын тэмдэг байлаа. За Редикийн өнгөрсөн үйлрэлд нь та хоёр хувьдаа ямар дүгнэлттэй байна? Хэр сайн үйлрэл болов? Сайн үйлрэл тэгэл анхны жилдээ тэ том зах зээлтэй багийг 50 ажилт хүргэсэн гэдэг. Тэгээд хүчтэй өрнөсөн өрсөлдөөнд сайн амжилт үзүүлсэн. Тэгээд битээр ихээс илүү багийн удирдлагууд нь бүнд онц дүн тавиад гэрээг нь сунгацсан шүү дээ. 5 нийтдээ сая сунгаж байгаа нь бол 2 жил. Тэгээ одоо анх өгсөн гэрээтэй нийлээд 5 жилийн 45 сая долларын гэрээг бол энэ засгалжуулагч авч байна. Тэгэхээр нийтдээ одоо жилд бол 9 саяын цагтай засгалжуулагч болж өрж шүү дээ. Одоо саяхан л бид нэр Монти Вильямс засгалжуулагч зараас нь өөр нэг багийн хэн байла. 11 сая, 12 саяг жилд авч байгаа нь рекорд дүн болж ийн гэж хэлсэн бол одоо энэ чинь дөнгөж ганцхан үйлрэл NBA-д дасгалжуулагчаар яг үүндээ дасгалжуулагчаар ажиллаад бүх шатанд, бүх төвшөнд ганцхан жил болж байгаа хүнд жилийн 9 сая доллар өгөхөр гэрээг өгчөж штэ Lakers. Тэгэхээр өөрийн яг 7 саяны хэлсэнчлэн дүгнэлт бол ойлгомжтой. Lakers амжилттай байсан. Энэ дасгалжуулагчид итгэсэн. Тэр хүлээлтэнд нь хүрч чадсан учраас энэ гэрээг нь өгсөн. Тэгэхээр жижигрэдэгт бол итгэл багийн зүгээс ч үзүүлж байгаа. Одоо фэнүүдийн зүгээс ч гэсэн ер нь дажгүй байгаа энэ дүр зураг хандлага харагдаад байгаа шүү. За хамгийн сүүлд нь Лос Анжелес Lakers баг энэ үйлрэл хэдэн хожолд хүрэх вэ? За өнгөрсөн жил бүр плей-офф руу ярих юм бол өнгөрсөн жил плей-оффын 1-р шатаас улирлаа дуусгасан. Энэ жил амжилтаа давуулан биелүүлж чадах болов өрөвдийн өрсөлдөөнийг бас маш ширүүн байна шүү дээ. За яг хуу 50 хожолд зүгээр би нөгөө LeBron өнгөрсөн жил 70 тоглолтод оролцсон. За Лука яг хуу удирдлагын талд нь Lakers-ийн төлөө тоглосон. Лука бүтэн тоглоод LeBron за нэг 60 тоглолтод тоглох ч юм уу. Ийм байдлаар хүлээлтээр бодоход би бол яг 50 хожолтой бол хүрэх потенциал байгаа болов уу гэж харж байгаа. Гэхдээ яг өнгөрсөн жил шигээ тэгж 3 дугаар байраар плей-офф дээгүүр шалгарах боломж нь харин нэлээд багасч ирэх болов. Ягаад тэгэхээр одоо Denver Nuggets, Los Angeles Clippers одоо бусад өөр OKC гэж Houston гэж ихний 3 4 баг нэр ингээ зүгээр харахад л баг тодорчоод байгаа юм харагдаад байгаа үнэн бүс. Тэгэхээр 3-аар гарна гэдэг бол нэлээд хүндрэлтэй болж ирэх байх гэж л бодож байна. Тэгээд LeBron-ы гэмтэл зүгээр асуудалгүй те. Нэг 2-7 хоногийн өнжөөл ерөнхийдөө орж ирээд ингээд өөрөө цагийн менежментэд тохируулаад цаашаа тэгээд формд ороод тоглоод эхэлчих юм бол 50 ажил төрчих хаал гэж бодож байна. Тэгээд плей-оффт орох потенциал. Плей-оффт ер нь орчих واخоо тэгээд урт үлрэл шүү дээ. Юм болно дөө. Өвөл дахиад нэг гинти юм хийх юм билүү те. За баярлалаа. Ингээд маргаашнаас эхлээд албан ёсоор NBA-ийн түүхэн 80 дахь улирал эхлэх гэж байна. За Los Angeles Lakers багийн хувьд Golden State Warriors-тай тоглох хуваарьтайгаа харин нээлтийн тоглолтыг Oklahoma City Thunder аврагууд Rockets эсрэг хийх болно. Ингээд үзэгчдээ маргаашийн шууд дамжуулалтаар NBA-ийн шинэ улирлаар уулзъя. 30 ба 30 өдөр нэвтрүүлэгтээ 30 өдрийн турш хамт байсан та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн голомт банк байлаа.